За, эргэтэн эдээс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ажлын дэд хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 5 санал байгаа. Бидний үзэл баримталж байж байгаа. Төлсөн эсхээс үр Энийг бол заавал ингэж оруулъя гэж Хэмжээний сангаас нөгөө Амьд бус донор гэж байгаа. Хэрвээ надад ямар нэгэн байдал тохиолдоход миний эд эрхтэн хэн нэгэн хүнд амьдрал бэлгэлэх хэрэг гарах юм бол би энийгээ одоо өхөд бэлэн шүү гэдэг энэ одоо ойлголт мэдлэг бол одоо нээлттэй байдаг одоо магадгүй маш олон хэрэг мэддэггүй шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нар энэ хуулиар бол энийг тавьж өгье гэж сайн дурын үндсэн дээр байх хэвээр. Энийг өгж байгаа иргэнд одоо шил оршуулгын зардалж болохгүй байна гэдэг нэг асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулийн дээр бол одоо би тухайлбал сая өнөөдөр зарчмын зөрүүтэй санал оруулад оршуулгын зардал гэдэг юм энэ зүйлэнд нь хөдөлмөр өсний доод хэмжээг 10 дахин үржүүлээд хэмжээний нэмийг өгдөг байя гэж. Тэгэхээр энэ бол одоо өөрөөр хэлбэл энэ эрүүл нийгмийн даатгалын санд бол айхтар ачаал ерөөсөө өгөхгүй. сан хүн амын эрүүл мэндийн тэнээс болоод л ер нь эрүүл мэндийг дэмжих сангаас гарах нь хамгийн зохистой юм байл. Тэр халамж маламжтай огт хамаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө даатгалын шимтгэл нэмтгэл төлсөн байсан гэдгийг шууд хасаад хөдөлмөрийн өсний доод хэмжээний 10 дахин нэгдүгээр тэнцэх хэмжээний оршуулгын зардлыг холбогдох сангаас олгоно гэж болоо. Бид нар чинь аргаа бараад за даатгал за 5 гишүүн дэмжиглээд Энэ хуулийг бичихэд бол үг үсэг таслал болгоно хүний аймнаас эрүүл мэнд, эрүүгийн болон буруу зүйлшгүй халтарчих магадaltaй байгаа байхгүй. Тэгээ энэ хуулийн цорхоотой байсан учраас яг нэг үгэлэхэд нэг хэрэг гарснаас хойш энэ хуулийг ярьж хэлснаас хойш нэг ч хүн одоо шийдвэл одоо хэн нэгнийгээ алдсан тохиолдолд эд эрхтэнгийн бусдад шилжүүлж хөшөөрөг гэсэн үг. Энийн хамгийн том охирогч нь юу болсон бэ гэхээр амь бус донор хүлээж байгаа хүмүүс цаг хугацаатай байж байдаг. Тийм учраас энэ маш эмзэг бөгөөд нарийн хууль байгаа учраас бол одоо бидний энийг бол маш их ухаалгаар олон эрсдлийг тооцож хийх ёстой.